Ер нь ингээд энэ шин төлөөлөгчхээр ингээд илэг өрөөд идэх юм уу? Яагаад идэх юм? Ер нь зүгээр бас таалагдахгүй шүү. Бас нэг саналаа хэлж. Одоо энэ ажил хариуцсан нийслэлийн одоо энэ харьяа байгууллагын дарга нар энэ төлөөлөгч гэдэг чинь зүгээр нэг хүн биш шүү дээ. Бас нэг хойно нэг 20-30 мянган иргэдийн санал аваад тэгээд тодорхой хэмжээнд иргэдийн тавьж байгаа санал асуулт шаардлагыг уламжлах одоо ийм үндсэн чиг үүрэгтэй шүү дээ. Тэгээ нэг тодорхой байгууллагууд дээр бас ингээд асуулт санал тавихаар ерөөсөө ингээд хоо уцж байгаа итал ийм байдалтай хандах юм. Тэгээ бүх хүнтэй ингэж харьцдаг юм уу гэхээр ажил албан тушаал жоохон өндөр ранктай хүмүүстэй болохоор өөр харьцдаг. Эсвэл зүгээр ингээд нэг юм ажил дан төлөөлөгч өөр давхар одоо ингээд ажил албан тушаал байхгүй болохоор гэр энэтэй яаж харьцсан яад ингэж бодоод идэв юм уу. Тэгээ ер нь ингээд өнгөрсөн бүх одоо энэ чуулганууд дээр асуулт санал хэлнэ. Хариулт эргээд хэлье. Ингээд тгийгээд тэгдэг. Санал хэлэн тэр санал нь дараагийн чуулган дээр тусдаггүй. Ямар ч хариу байхгүй. Тэгээ энийг асуудлаа одоо зэгцлэхгүй мүү яах юм? Эсвэл бол ингээд шин төлөөлөгч юм чинь тэгээд дараа нь тэгээд бараг энэ хуралдаа суух шаардлагагүйгээд хэлчихвэл болох юм шүү. Мэдээж нийслэлээр явж байгаа ажлууд болж байгаа бүтж байгаа юмнууд байгаа. Бас энэ ажил төрлийн сайжруулчий ингээд тгий саналаа хэлье. Бас энэ ажлын ингээд явуулчвал зүгээр юм шүү гэд асуулт саналаа хэлээд ингээд бодлого шийдвэрт нь энэ чи хэлэх хэрэгтэй байгаа ч тийм ирэхгүй юм уу? Тэгээ хэлэхээр ерөөсөө ингээд ямар ч энэ ирэх одоо юм боцох холбоо байхгүй юм. Олон чуулган дээр ийм байдал ажиглагдж шүү. Таалагдахгүй байна. Энийг асуудлаа одоо зэгцэлж өгнө байгаа. Тэгээ ер нь энэ ингээд нийслэлийн харьяа байгууллагын зарим дарга нар чинь толгой дээр гараа суусан биш. Эсвэл тэгээд тэр хүмүүс нь энд одоо суудлаа тавиад өгч л дээ. Тэгээд суугаад тэгээд иргэдийг төлөөлөөд ингээд суугал. За ийм байна. Тэгээ энэ дээр нэг улаан дарга нэг онцгой анхаармаар байна. Анхаарч өгөөч. Чуулган болгон дээр хэлж байгаа. Асуулт суун санал хэлнэ. Ерөөсөө ингээд тухайн асуулт саналын талаар эргээд тэгэл мартагддаг. Энэ чинь бид нэр бүгдээрээ л нэг зорилгын төлөө одоо нийслэлийн ажил амьдралыг урагшлуулчих, сайжруулчих гэдэг л одоо бодлоор асуудалд хандж байгаа шүү дээ. Тэгээ бас удаан хугацаанд бас харлаа тэгээд арай хэрэгс сэтрээд байгаа зүйлүүд бас болоод шүү. Энэ асуудал зэгцрэхгүй бол одоо би энэ талаар бол байнга одоо шаардлага тавьж хатуу энэ асуудлуудыг цааш хөндөн шүү. За. Төлөөлөгч нар асуулт тодруулга авъя гэд албан бичиг өгөөд одоо хэдэн сар болж байгаа. Сар болсон гэж би ойлгож байгаа. Сүүлд ирж байгаа мессеж ингээ харсан ч хараа. Би танд амжуулж бас болохгүй юм билээ. Ойлгоорой та. Ашиг сонирхол бөхөө мэдээллийг удаа нэхэд байх нь болохгүй байхаа гэж. Нууцын дарц дараагүй бол төлөөлөгч танилцах хэрэгтэй. Төрийн бүх үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байх ёстой. Нээлттэй иргэдийн хурал байхын төлөө бид нар ажиллаж байгаа. Тийм учраас энэ ажил хариуцсан энэ дарга нар төлөөлөгчдийн асуусан асуултанд тодруулаханд тайлбарыг бүрэн гүйцэд зөв өгч сурах хэрэгтэй. Тэр халдвар дарга, оюун чимэг дарга, энх чаргал төлөөлөгчийн энэ асуусан асуултны хариултыг олж авчирч өг. Тэр даргаыг нь өөрийг нь байлцуулж хагаад бүх хүчиг баримтуудаа 1 2 3 гэж тэмдэглэж хагаад бүгдийг нь авчирч өг.
дан ганц их чаргалан төлөөлөгч биш бүх төлөөлөгч нарын одоо асуусан асуулт тодруулсан тодруулга иргэдийн өмнөөс хойноос нь хөөцөлж байгаа ажил болгоны хойноос бид нүд чих тавьж хяналт тавьж энийг бодит ажил хэрэг болгохын төлөө явах хэрэгтэй.